Сайн байна уу? Энэ хөвжлөгийн аудиог TikTok-ийн лайв хийж байхдаа уншсан өгүүлбэрүүдээ аудионоос тасаж авсан бол зарим нэг зүйл дээр гацах ч юм уу тиймэрхүү зүйлс гарсан учраас та бүхэн манай ойлгож үзээрэй. Нэмэлт мэдээлэл өргөхөд TikTok дээр сарын мөн гэх суваг дээр 7 хоногт дор хаяж 3-4 лайв явагдаж байгаа тул та бүхэн манай TikTok дээр намайг дэмжээрэй. Баярлалаа. Саяхан найзуудын хамт хоёр машинтай Дорнод аймгийн Буур нуурыг үзэхээр аялал гарлаа. Очих замд цаг агаар тогтсон ямар нэгэн саад бэрхшээлгүй сайхан явж очиод нуур эрэгт 2 хоног амарч байгаад хотын зөв хөлгийн жолом шүү. Гэтэл замаас гараад 150 орчим км явж байтал 19 дугаар нефтийн орчимд генетикэн тэнгэр муугарч ховон гар зутах мэтэл адар бороо орж эхэллээ. Шарон зам дээр явахын эцсгүй болсон тул бид маргааш нар гараад зам хатгыг хүлээхээр шийдэж майхна барин хээр хонохоор болов. Гэвч маргааш нь ч бороо зогссонгүй хоол хүнс манд дуусч 2 хоног хээр талд саазны эцэст арай гэж хөдөлтөл зам хатаагүй лайлаа. Өдөөс хойш 16 цаг орчим Прус 30-тай машин маань шавар сууж ирэв. Хамт явсан Прус хортой хэд маань сумын төвд орж чирэг машин олж ирэхээр дөрвөлээд явлаа. Суусан машин доцоо нөгөө хэд хүлээж байхдаа иргэн тойрны утасныхаа камераар татаж хартал тэр тэнд нэг айл. Хажууд нь цагаан машин байгаа болтой харагдав. Азаар тэр газарт сүлжээ байсан тул дөрвөлээд явсан найзууд руугаа спикер дээр нь тавьж байгаад заллуулаа. Айл харагдаж байна. Дэлбэн бид хоёр очиж тусламжгүй. Гэтэл утасны цаанаас найзын маань хоол нэгэлс хөнгө. Ер бусын хүндий дуугаар. Тэг. Орднаад айл руугаа дом алхаад ич. Ингэж хэлв. Хоолой нэг л өөр сонсогдсныг анзаарсан ч тухайн үедээ нэг их юм бодоогүй. Заал гээд уцаад халгалаа. Машинда гурвуулангийн үлдээгээд тэлмэн бид хоёр айлын зүг алхав. Орон 18 цагийн үед замдаа гарсан юм. 2 км-ийн цаана харагдаж байсан нөгөө гэр машин 2 цаг гаруй алхахад л яг нөгөө зайнда хол харагдаад байлаа. Бид хоёр замдаа маазарч явснаа гинэд сорж байсан зүг рүүгээ хартал нөгөө гэр машин маань орс оргүй мөргөө алгуулчихсан байна. Гайхаад эргээд машин руугаа хартал машин харагдахгүй. Сүлжээч бүр өмсөн унтжээ. Яг тэр мөчөд бид хоёр биштлээ гэдгийг ойлгож эргэн тойрны ажиглалтад ойрхон адуу бэлчиж байгааг харлаа. Адуучин байгаа байх гэж ойртол сүргийн малын азах нь болт бид хоёр руу маш тогшноор тайрдаг юм байна. Бид хоёр ч өмгий буцаж гүгээд эргээд хартал нөгөө адуу маань газар сэндийчээд бидний биш бидний ард байгаа нэг ямар нэг зүйлийг хөөх гэж байгаа мэт байранда наашаараа зогсож байв. Нэгэнд нар жаргаж тал нутаг бүрэнхий болсон тул ядаж сүлжээтэй газар олъё гээд ирсэн замаараа буцлаа. Алхаж байтал урд маань 2 бүүдгийг хэрласлаа. Манайхан ирж байна гэж баярлаад тийшээ яран алхаж байтал гинэд сүлжээ орж утас дуурлаа. Автал Прус хортой эдийн маань явуулсан сумын цаг таах байв. Тэрээр ихэ сандарсан хоолоогоор та нагаа минь энэ хэвд ямар ч айл байхгүй. Ийм зүйлүүд газараар хамааргүй явж болдоггүй юм. Ойр хэвд чинь юу харагдаж байна? Гэж асуув. Бид хоёр нөгөө харагдаж байгаа хоёр гэрлийг хэлтэл. За, наад руу чиглээд ялах. Бид нар байж магадгүй. Битгий уцаа таслаарай. Гэв. Гэтэл нөгөө хоёрын шаргал гэрлээ гинэд 3 болоод олон задарч ямар ч машин мотоцикл явахааргүй овон давнтай газараа асар хурдтай бидний зүг чиглэн эргэж эхэллээ. Үүний хилдэл цагдаа ах бүр ихэр сандарч
Наадах чи биш ээ. Гүйдлэр. Хурднаас олд. Гэж хашгираад утас асарчв. Бид хоёр сандран гэрлийн чиглэлээс хазааж цухтаад эргэж хартал нөгөө гэрлүүд замхан алга олсон байлаа. Төдөөдлгүй цагтаах биднийг олж ирэв. Тэрээр биднийг гүйдлийн дайрлагад өртөх төгснийг хэлж ийм эзгүй талд ингэж удаан алхаж болохгүйг тэр байтугай 2 хоног гэдэг маш өвөлтэй байсныг гайхан ярьж байлаа. Гэтэл санаа арай дээрдэж сумын дэв тэр найзуудтай уулзахад хамгийн ажиргалтай зүйл болов. Найзууд маань өөдөөс та хоёр руу цагтаа явуулчихсан байгаа. Тэр айл руу яваад хэрэггүй гэж байхад яагаад явчихсан юм бэ? Гэж асуув. Бид тавуулаа утсаа спикер дээр тавиад сонсож байхад найз маань хурдан оч, хурдан яваад очиж гэж хэлснийг бид тод сонсож байлаа. Гэтэл найз маань ямар ч тоглосон шинжгүй. Тийм зүйл огт хэлээгүй гэж тангаралдж байна. Сүлжээний долгион өдөртөж дундуур нь өөр хүн ярьсан уу? Надад одгод бит хоёр руу дайрсан адуу бидний хартаас дагаад явсан гүйдэл рүү дайрсан баг. Хэрвээ сүлжээ ороогүй эсвэл цагтаах хэрэг байсан бол бид өдийд хаана ямар хаталтай байх байсан төсөөлөж бэрх байна. Тэр хаваас 10 хоногийн өмнө алга болсны иргэний цогц солдсон гэх мэдээг сонсоод бүрч их үзсэн юм. Бид эсэмэнд хотод ирсэн ч миний хувьд арай болгон үдэн анхад нөгөө 3 шарал гэрэл харагдаад сайн ундаж чадахгүй л байна. Тиймдээ ч шөнийн 4 цагт энэ төвхий бичээ сууж байна. Өдөө хэр явахдаа өргөж болгоомжтой яваарай залуусаа. Энэ явдлаадаас 15 жилийн өмнө болсон ч өчигдөр хэмээн санагддаг. Эцэж мардагдашгүй дурсамжлан үлджээ. Догоон үед хүү маань 3 настай. Нөхөр бид хоёр дөнгөж хэр бүл болоод удаагүй залуусаад байлаа. Бид ихэндээ ээж дүү нартайгаа хамт амьдардаг байсан чинь гэтэл хадмууд маань хотын төвийн байраа зараад агаар салхитай газар амьдран гээд өмчлөлийн хашаа байшин худалдаж авсан юм. Тэр хашаанд хуучны нэг байшинтай байсан ч түүнийг ашиглалгүй. Хажууд нь шинээр 2 давхар байшин барьж дөхнөв. Хадмаа маань энэ хуучин байшинг нь да 2 тал ээж бүрэн заасч навлаг хэрэгслээр нь дөгч болж өгье. Дустаа гарч юмдаа гэж хэллээ. Бид хоёр ч залхуу ус болохоор дотроо ихэд баярлаж өөрийн гисэн гэр оронтой болгон гэдэл тогтлон хүлээж байв. Нэгэн шөнө бид гурав аамын шинэ байшингийн унтлахын өрөөд амарч байтал би нэг ачхалтай зөөдөлж эхэллээ. Зөөд ихэд тэнд аваад тийм да. Цонхны цаанаас хан хэвтлээд нэгэн эмээ өрөөнд ороод ирэв. Ногоо өнгөтэй болов гэмээр ихэд ганцхан нэрлэгтэй. Шингэн зайвар үсээ үзөр хүртэл нь шүлдсэн байхаж. Тэр эмэгтэй орны хажуудаа тулж ирээд бит гурыг маш анхааралтай цорих мэт ширтэж эхэллээ. Би яасандаа хөдөлж чадаагүй. Нөхрөөс ирэх гэж гар хөдөлж чадахгүй хүн дөргөөд хамаг би хүшиж өрхөв. Дотроо бачимдан нөхөр рүүгээ харах гэж хамаг хүчээж явсан ч толгойдсонгүй. Сэрэгчтэй. Нааг сэрэгч гэж боталтай хашгирна. Гэтэл нөгөө эмээ наач сэрэггүй. Чи сэрэж чадахгүй гэж хөвгтнэр хэлв. Би бүр их хайж доцоо уйлж ийлдэл эмээ өргөжлүүлэн чи надад өгөөлөгч. Тэгээд лавууд. Одохгүй чи дахиад
болно шүү дээ. Энийг надад өгч. Ингээд миний эз рүү нэг унтаж байгаа хүрмэн нэг ширтэж их л инхрээсэн байдалтай нэв. Бурхан минь. Би амьдралдаа хизэж тийм бодит бөгөөд аимшигтай зүтэлж байгаагүй. Эмээг болооч гэж хэлэх гээд нүүр рүү гартал нэгэн аимшигтай зүйлийг зарлаа. Тэр эмээ хамаргүй байв. Хамрын оронд яг л хавс шиг хоёр нүх, саарл ногоон ганцхан зэрлэгтэй цагаан саарл үстэй тэр дүр төрх отооч нүдэнд харагддаг. Арай гэж өөр зайлгаад 6 цаг болоогүй юу нөхрөөс ирэж аваад шууд өөрийнхөө ээжинд очив. Тэгээд өглөө 9 цаг гэхэд таньдаг үзмш рүүгээ хүүгээ нөхрөө дагуулад яран очлоо. Тэднийг ороход үзмш шууд л та нар юу дагуулад ирэвэ гэж дуулсан юм. Үзмчийн хэлсэн дүрслэл миний зүудэнд харсан нөгөө хамаргүй эмээтэй яг тагд харж байлаа. Тэр үзмэрч яарамгт амьдардаг байсан бөгөөд тэрхүү муухай эмээ биднийг дагаад яарам хүртэл явсан байдаг. Хэрвээ тэр өдөр үзмчд очиагүй тоолох оргисон бол хэдэн өдөрч бидийг дагж ямар муу нөлөө үзүүлэх байсныг таашгүй. Энэ явдлаас хойш аавынхаа тэр байшинд нүүд очихоос дадгалцсан. Тэр байшинд нь ямар нэгэн зүйл хоригдсан байсан уу? Эсвэл арын гашааны айлд байсан зүйл үү гэдгийг мэдэхгүй ч. Бид шийдвэрээ бүр мөсөн өөрчилж тэр газар амьдраагүй юм.